Бүхий л номыг бичээстэй нийцэж буй эсгээр нь жишиж үнэл. J.C. Ryle. Итгэл үйлчлэлийн Мирагийн номын тавиур. Сайн байцгаана уу? Мирагийн номын тавиур подкаст маань их эхэлж байна. За бидний номын тавиур номуудаар дүүрсээр олон номуудын цуглуулга, олон номуудын түүх, бас гэрчлэлүүдээс хамтдаа суралцаар байна. Тэгээд та бас бидний подкастаар дамжуулд эзэнтэй харилцаа таны амьдралд чинь бас талбар бүр дээр тань өсөлт гарч байгаа болов уу гэж найдаж байна. Тэгээд бид шинэ дугаараараа дахин иргэн уулзж байна. Тэгээд бидний энэ удаагийн дугаараар хуучин гэрээг он цагийн дараалал судлах уу гэсэн ийм онцгой бас номыг хамтдаа ярилцгаар болсон байна. За энэ ном бол бусад бидний өмнөх ярьжсэн номуудыг бодвол онцлог нь өөр илүү сургалт судлал чиглэл рүүгээ судалгаа чиглэл рүү тэгээ бас их зузаан ном байгаа. Тэгэхээр хамтдаа ярилцгаар урьсан зочинтойгоо танилцъя. Тэгээ та өөрийгөө танилцуулаад бас энэ номынхаа талаар, номынхаа зохиогчийн талаар бидэнтэй танилцуулж өгөөч. Юуны төрөнд намайг урьж оролцуулсанд маш их баярлалаа. За би болохоор Улаанбаатар Ваймын лидершипийн багт, удирдлагын багт үйлчилж байгаа. За тэгээд өвгийн үйлчлэл дээр бас 16 дахь жилдээ ингээд үйлчлээд явж байгаа Наран Зул гэдэг хүн байна. За тэгвэл та үргэлжлүүлээд энэ номынхаа талаар энэ номтой та хэрхэн танилцсан бэ? Бас ингээд орчуулах тэр сэтэл ханаас гарч ирв? Ер нь орчуулахдаа та хэд номоо яаж сонгодог вэ гэдэг ч юм уу. Тэгээ бас зохиогчийн талаар. За юуны дээр номын тухай ярихаас өмнө эхлээд би Ваймын үйлчлүүдийн талаар хуваалцах хэрэгтэй байх гэж бодож байна. За Вайм болохоор ерөнхийдөө 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэрний нэг нь бол яалтчгүй дагалдагч бэлтгэх сургалт байгаа. За тэгээд тэр сургалт дотроо болохоор бид нар ихдээ библи судлалын сургуулиудыг явуулдаг. Тэгээд Вайм болохоор дэлхийн 160 улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг. За тэгээд Монголд бас үйл ажиллагаагаа явуулж байна. За тэгээд бид нар болохоор библи судлалын сургууль гэж хийдэг. За библи судлалын сургуулаа болохоор гол баримталдаг судлах арга нь юу гэхээр нэгтгэн дүгнэх арган дагуу библийг судалдаг байгаа. За тэгээд миний бие болохоор 2016-аас 2018 хооронд болохоор чэжүүд байдаг улс үндэстний их сургуульд үйлчилж байхдаа энэ номын зохиогчтой танилцж исэн. За тэгээд энэ хүн байна болохоор 20 гаруй жил энэ үгийн төлөө өөрийнхөө амьдралыг зориулж байгаа. За Ваймын библи судлалын сургуульд сураад тэрийг 6 жилийн турш удирдаад тэгээ яг судлалаараа болохоор библи судлалын төвд ингээд удирдлагын төвшөнд ингээд үйлчлээд үгийг сураад судлаад заагаад тэг явж байгаа ингээ хүн байгаа. За тэгээд угаасаа ийм таньдаг ийм ахан дүүс хүн учраас энэ тэр хүний юу хийж байгаа вэ гэдгийг ингээ мэдчихсэн учраас энэ номыг гаргаж байгаа гэдгийг ингээ мэдсэн байгаа. За тэгээд тэгвэл энэ миний хувьд болохоор өөрөө яг энэ дотор бичигдсэний дагуу анх болохоор 2009 онд Ваймынхаа энэ сургууль сураад нэгтгэн дүгнэх аргаар библийг судлах гэдэг нь ямар чухал юм бэ гэдгийг ингээд мэдсэн байгаа. Тэгээд яг миний өөрийн мэн ингээд бүр амьдрал болцсон тий. Миний өдөр тутмын библи судлах ингээд хөвшмөл болцсон. Тэр аргачлалын дагуу ингээд ном гарч ирэнгүүт л хамгийн түрүүнд л шууд юу гэхээр энийг монголчуудаа хүргэе гэдэг ийм сэдэлтэйгээр энэ номыг орчуулахаар болсон байгаа. Манай Монгол Ваймын зүгээс. За тэгээд Монголд болохоор 4 газар 4-5 газар Ваймын үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ яг энэ библи судалтай холбоотой газар болохоор яг илүү Улаанбаатар Ваймын жоохон түлхүү ингээ ажиллаж байгаа. Тийм учраас ер нь бол би өөрийн биеэр гардан энэ зүйлийг эрхлэн ингээ гаргасан байгаа. Тий. За тэгээд номын зохиогчийн нэр маань болохоор Ю Бёнхон гэсэн хүн байгаа. Түрүүний миний хэлсэнчлэн Чэжүүгийн үндэсний сургуулийн библи судлалын төвийн удирдагч. Тэгээ тийм үү ба. За тэгээ 20 гаруй жил өөрийнхөө амьдралыг үгийн төлөө зориулж байгаа хүн байна. За тэгвэл энэ ном маань ерөөхдөө судалгаа илүү академик төвшний библийн сургуульд магадгүй хэрэглэгдэж сурдаг ийм арай өөр төвшний гэх юм уу ном байгаа учраас хоёул мэдээч илүү нөгөө академик тал руу биш илүү энгийн бидний нөгөө амьдралтай ойр өдөр тутмын амьдралтай маань ойрхон
магадгүй библи судлал хийдэг, өдөр болгон хүмүүс библи судлал хийж байгаа, чимээгүй цагууд хийж байгаа, магадгүй тэн дээрээ хэрэгжүүлж болох үз гэдэг ч юм уу. Тиймэрхүү энгийн яриараа хоёлоо хөрвүүлж ярэ гэж бодож байна ер нь. Тэгэнгүүт гарчгаасаа эхлээд те хуучин гэрээг он цагийн дараалал судлах уу гэж байгаа шүү дээ. Яагаад заавал он цагийн дараалал судлах гэдэг юм бэ гэдэг асуултыг би эхлээд тавьмаар байгаа байхгүй. Тэгэхээр та энэ талаар он цагийн дараалал яг тийм чухал юм уу? Эсвэл энэ судлах нь өөрөө ямар одоо ач холбогдолтой юм бэ гэдэг талаар. За одоо он цагийн дараалал гэдгийг би яг өөр дөрөөл ер нь бол ярих гэж бодож байна. За миний хувьд болохоор би 21 наснда ингээд Есүст итгэсэн. За тэгээ би яг 24 наснда яг библи судлал гэдэг зүйлтэй ингээд нүүр тулж яг ингээд сурч судалсан байгаа. Тэгээд ер нь бол нэгтгэн дүгнэг харгаар библи судлахад энэ YM 9 сарын сургууль маань болохоор яг ингэж бүх юмыг ингээд нөгөө он тоололтоо ингэж хамт одоо түүхэн нөхцөл байдал болоод он тоололтоо хамт ингээ оюутнуудаа зааж өгдөг. Тэгээд ялангуяа ийм түүхэнд дуртай дээрс нь болохоор он цагийг ингээ мэдээд энэ бүх зүйлийг толгойдоо оруулж чаддаг хүмүүст болбол энэ одоо ном аягүй том одоо ач холбогдол өгнө. За миний хувьд бол яг тийм би одоо ингээд ямар нэгэн зүйлийг ойлгоё гэх юм бол эхлээд том зургаар нь тэгээ эхлэл ба төгсгөлцөг тэгээд үйл явц хизээ хаана юу болсон бэ гэдгийг мэдэх юм бол тэр бүх зүйлийг ингэж тархиндаа ингэж шууд ингэ оруулдаг хүн баггүй. Тэгэхээр яг тэгж одоо түүхэн он тоолол болоод үйл явдлуудыг эхэлж ойлгоод дараа нь тэр нөгөө нарийн зүйлүүдийг ойлгодог хүмүүс байх юм бол одоо энэ он цагийн дараалалаар судлах уу гэдэг маань тэр хүнд одоо библийг ойлгоход айгүй том түлхэц болно гэсэн үг. Тэгэнгүүт библи маань болохоор анх одоо бид нэр ингээ Есүс итгэж байхад болохоор юу юм шиг зүгээр үлгэр домыг юм шиг эсвэл бол биднээс айгүй хол учраас одоо бол ингээ бүх юм хөгжсөн, бүх юм нээлттэй учраас бид нар хаанаас бол юуг мэдээллийг мэдэх боломжтой. Гэтэл намайг одоо анхлан ингээ Есүс хахад Израиль гэдэг улс гэх юм бол зөвхөн те домогт байгаа юм шиг санагддаг үе бол байсан. Тий. Гэтэл яг одоо энэ Библиэлд байгаа бүх зүйлийг он тоолол болоод түүхэн одоо бодит мэдээлэлтэй хамт унших юм бол Библи маань болохоор өөрөө яасан бэхээр нүдэн дээр гайхалтайгаар тодорч гарч ирдэг гэсэн үг. Тий. Тэгээ миний хувьд бол яг энэ он тооллын дагуу одоо Библийг судалснаар дамжуулан он цагийн дараа Библийг судалснаар дамжуулан Библи өөрөө бүхэлдээ л ерөөсө тархинд маань орж ирсэн л гэсэн үг. Тий. Нэг өөр хэлбэл. Окей. За тэгвэл ном маань нийт 7 бүлэгт хуваагдсан баг шиг байсан те 7 бүлэгтэй. Тэгээд Библийн мэдээч дараалалаар нь явж байгаа хожин гэрээний. За тэгвэл танд энэ дотроос онцлоод магадгүй Библийн нэг баатраар жишээ аваад магадгүй Мосеогоор ч юм уу те нэг баатрыг жишээ аваад за энэ нэгтгэн дүгнэн гэдэг чинь ингээд судлахыг хэлдэг юм аа. За Мосегийн хол ингээд та нэг товчхон маягаар бидэнд олгогдсон тэр цагт багтаагаад гэх юм уу ер нь жоохон хураангуулад бид нарт ийм анхан шатны мэдгэдэггүй үг нь гэвэл ер нь нэгтгэн дүгнэн гэхээр одоо чинь би библи судлаа хийхдээ нэгтгэн дүгнэх аргыг яаж ашиглаж болох юм бэ гэх өнөөдөр өөрийнхөө чимээгүй цаг дээр ч юм уу тэр талаар за тэгээ ер нь бол библи судлах мэдээж олон төрлийн арга байгаа. За тэрэн дотор болохоор логикийн төвшөнд хоёр одоо арга байгаа байхгүй. Нэг нь болохоор нэгтгэн дүгнэх, нөгөөх нь болохоор задлан шинжлэх гэсэн арга байгаа. За нэгтгэн дүгнэх арга нь болохоор яасан гэхээр түрүүний миний хэлсэнчлэн цогцоор нь ингэж харахыг хэлж байгаа. Тэгтээ түүхэн нөхцөл байдал донд нь цогцоор нь харахыг нэгтгэн дүгнэх гэж нэрлэж байгаа байхгүй. Жишээ нь бид нэр явахаар холоос харах юм бол ой модыг ой мод гэж хардаг тийм үү. Харин ой модын дотор очиод харах юм бол тэнд чинь төрөл бүрийн моднууд байгаа тийм ээ. Тэгэхээр задлан шинжлэх гэдэг нь болохоор тэр ой модыг яасан гэхээр нэг бүрчлэн ямар мод байгаа юм бэ гэдгийг хардаг бол нэгтгэн дүгнэх гэдэг байна болохоор бүхэлдэн тэр ой модыг хараад одоо харж байгааг л нэгтгэн дүгнэх арга гэж хэлж байгаа. За тэгээ Библийн болохоор маш олон одоо салангат түүхтэй хэрнээ нэг одоо багц ном байгаа штэ. Нэг багц түүх байгаа. Тэгээ тэр багц түүхийг л ерөөсөө тэр том түүхэн дотор нь харж байгаа зүйлийг нэгтгэн дүгнэх гэж нэрлэж байгаа. За тэгээд миний хувьд бол би бол хуучин гэрэнд илүү яг дуртай. За тэр тусмаа Мосегийн 5 номонд илүү дуртай. Тэгээ Мосегийн 5 ном дотроос ялчгүй Мосегийн 5 ном учраас Мосегийн тухай ингэ ярих хэрэгтэй. Тэгээд
Тэгэхээр Мосегийн 5 номыг болохоор бид нар нөгөө тус нь нөгөө хүмүүс ихэнхдээ хардаг эхлэл гитлэл Леви тоолго дит бол гэж хардаг тий. Харин бид нар энэ 5 номыг бүхэлд нь нэг ном гэж хараад уншаад судлах юм бол миний одоо итгэлийн амьдралд маш том гайхалтай суурил. Би өөрөө ингэж хэлмээр байна. Та Мосегийн 5 номыг л ойлгож байгаа. Тэгэх юм бол яг таны итгэл бүр ерөөсөй ганхгүй. Та Библийг бараг тий бүхэлд нь ер нь бол суураа ингээд ойлгочлоо гэсэн үг гэж ингээ хэлмээр байна. Тэгээд яг тэрийг одоо энэ ном байна болохоор яг эхлэл номноос ахуулаад дид хууль ном хүртэл он тооллын хувьд ямар гайхалтай одоо тэр түүхэн үйл явдал дотор бурхан ажиллаа хийсэн юм бэ гэдгийг харуулж өгч байгаа. За тэгээд энэ одоо бид нар хуучин гэрээ шин гэрээ гэж ярьдаг тийм үү? Гэрээ гэж ярьж шүү дээ. Тэгэх юм бол хуучин гэрээний одоо тэр маш олон гэрээнүүд хаана байгаа гэхээр энэ Мосегийн 5 номнод төр орж байгаа байхгүй. Тэгээд тэр чухал гэрээнүүдийг бурхан хинтээ байгуулж байгаа юм гэхээр Мосетэй байгуулж байгаа. Бас Израилийн хөвгдөөс тэ Авраамтай гэж байгуулж байгаа. Тэгээд түрүү нөгөө ингэж хэлж чимээгүй цагаа би хийхэд одоо яаж энийг хэрэглэх вэ? Хувийн библи судлал ихэнхдээ бид нар ингэдэг эхлэл ном бол сонирхолтой түүхтэй. За одоо гэтэл намын ер нь бол нэг 12 дугаар бүлэг, за 15 дугаар бүлэг хүртэл ер нь гайгүй явцдаг. Цаашаа болохоор ер нь сайн явдггүй. За Левит ном дээр очих юм бол бүр ойлгодгоо. За тэгэл ер нь Левит номыг ойлгохгүй байгаа учраас цаашаа тооллого дид хууль руу ордоггүй. Тэгээд ер нь хуучин гэрээ жоохон алдагдаад байдаг тохиолдол байдаг байхгүй юу? Яг тэгдэг тий. Тийм болохоор тэрийг чинь айгүй нөгөө том зургаар гэтээ он тоол он цагийн дарааллын дагуу ингээд бүх одоо түүхэн үйл явдал болоод том зургаар нь он тооллынхаа дагуу энэ номдод бичээд өгсөн учраас тэр хүмүүс минь ийм юм биш тэгээд одоо ойлгочих боломжтой. Тэр бүтцүүдийг энэ ном гаргаж өгч байгаа гэсэн үг. Тий. Зарим нэг одоо мэдгүй баахан одоо шинэ Леви номон дээр баахан тахилтай холбоотой зүйл ах юм бол тэрийг энэ сайхан тайлбарлаад өгсөн байна. Тэгвэл надад сая таны ярьж байхад бодогдож байна л да. Нөгөө дөнгөж шинээр Христэд итгээл Библи аваад уншдаг те. Гэхдээ ингээд дөнгөж итгэж байгаа хүн эхлэл номноос эхлэл уншаал ингээд яа ойлгоно гэдэг бол өөрөө хэцүү зүйл болж байгаа. Тэнгүүд энэ ном өөр айгуу сайн тусалж өгөх юм шиг надад санагдаж байна л да. Тэгээд зохиогч маань өмнөх хүүхдэрээ бас хэлсэн байсан. Энэ номыг судлаад тэгээд дараа нь Библийг унших юм бол бас илүү нөгөө ойлголт маань арай өөр төвшөнд очсон байна гэдэг. Илүү сайн ойлголттой байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү утгатай зүйл байсан те. Тэгэхээр магадгүй шинээр итгэж байгаа хүмүүст бас өөр одоо Библийг илүү их гүн гүнзгий судалмаар байгаа. Одоо чинь таны хэлсэн шиг зарим хэсгийг ойлгохгүй өнгөрдөг гэдэг жишээ бол надад угаасаа бас байдаг байхгүй хуучин гэрээ уншихад. Зарим нь үнэхээр ойлгохгүй. Тэгээд алгасаад явдаг ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд байдаг учраас тэрэнд бас маш их туслах юм байна. Бас дээрэс нь Христэд итгэдэггүй ч гэсэн нөгөө түүх сонирхдаг хүмүүс байдаг те. Маш их түүх сонирхдаг. Тэр хүмүүст ч гэсэн маш их хэрэгтэй. Бас магадгүй тийм түүх сонирхдаг хүмүүст бас энэ номыг судалснараа эзнийг бурхныг таньж мэдэх бас боломж гарч ирэх болов гэж бас сая бодогдлоо таны яриаг сонсоод. Тийм. Тэгэхээр энэ олон талаар бид нарт айгүй хэрэгтэй ном санагдаж байна. За тэгвэл энэ номыг уншсанаар ингээ хүмүүсийн тэр ойлголт Библийн мэдлэг өөрөө өөрчлөгдөж байна. Тэгээд хуучин та сая хэлсэн шүү дээ хуучин гэрээнд Мосе бол ингээд миний одоо дуртай номоо гэд хэлсэн. Тэгэхээр магадгүй энд яг надад сонирхолтой асуулт байна. Хуучин гэрээ бол одоо нэгэн кино байсан бол түүний гол дүр оргил хэсэг одоо гол дүр нь юу байх байсан болоо гэдэг нэг тийм сонирхолтой асуулт байна. Хуучин гэрээг ерөнхийд нь кино гэж үзэх юм бол гол дүр нь хэн байх байсан бол гэж бодож байна та. Хуучин гэрээ кино гэж бодвол гол дүр нь хэн байх байсан бэ? За би мэдээж яг Мосегийн 5 ном гэж нэрлсэн тийм ээ. Тэгэхээр яг Мосегийн 5 номын гол дүр нь Мосе өөрөө байгаа. Гэхдээ сая чамаг асуух үед надад хамгийн дөрөнд Авраам гэдэг Авраам гэдэг хүн шууд орж ирж байна. За тэгээ бид нөгөө хүүхдийн цуглаандаас Авраам эцэг
олон хүүхдүүдтэй гэд ингээд багтандаа гэсэн доолдог тийм ээ. Тэгээ Авраам болохоор итгэлийн өвөг эцэг байсан. Авраам болохоор үйлсээр биш итгэлээрээ одоо зөвтгөгдсөн нэгэн гэж хэлдэг тийм үү. Тэгээ Авраам бол хуучин гэрээний ялчгүй бас гол одоо том дүрийн нэг хэсэг. Тийм. Одоо бүхэл үндэстнүүд Авраам болохоор 3 ингээд чухал зүйлийг амлаж байгаа байхгүй юу? Тэрний өөхөр газар нутгийг амлаж байгаа, үр хүүхдийг амлаж байгаа, үндэстнүүдийг амлаж байгаа байхгүй юу? Тэгээд яг Авраам бурхан амласан амлалтынхаа дагуу хуучин гэрээ минь ингээд гайхалтайгаар одоо өрнөж байгаа үйл явдал байгаа. Тэнгүүд л тэр одоо амлсан тэр үндэстнүүд дотор өнөөдрийн биднэрт гэсэн дээр орж байгаа. Тийм. Христ гэд суурилсан захин болон сонсдог ном. Bible podcast-ийн цогц платформ. Өөрийгөө гэрэлтүүл, амьдралаа гэрэлтүүл. Гэрэлт айп хаанч хизээч хам. Гэрэлт айп. Тэгэд Библи бол тэр чигтээ түрүүн ч гэсэн тайлж байгаа ингээд цогц зүйлээ гэж байгаа тийм. Библи бол ингээд тэр чигтээ яг шинэ гэрээ, хуучин гэрээ, шинэ гэрээ гэд хуваачсан боловч энэ бол өөрөө нэг л цогц утгыг илэрхийлж байгаа өөрөө цогц гайхалтай. Нөгөө 40 өөр зохиогчтой. Тэгээ маш олон өөр цаг үедэд бичсэн хэрнээ нэг утга санааг илэрхийлдэг маш юм гайхалтай цогц номоо гэд. Тэгэхээр магадгүй Библийг мэдгүй хуучин гэрээг хараахан сайн мэдгүй хүнд та хуучин гэрээний талаарх тэр одоо унших сэдэлч гэдэг юм ойлголтыг өгвөл та юу гэж тайлбарлах вэ? Магадгүй зарим нь шинэ гэрээг их түлхүү уншаад магадгүй хуучин гэрээг жоохон орхигдуулдаг гэж магадгүй. Тийм болохоор энэ тал дээр бид нэр тэгж орхигдуулах нь зөв. Магадгүй гэхдээ орхигдуулдаггүй ч биш магадгүй зүгээр миний таамаг шүү. Тэгэхээр тэр хүмүүст ч гэх юм уу түлхүү хандаж хэлвэл хуучин гэрээ, шинэ гэрээ, ер нь хуучин гэрээг яагаад тэгж сайн судлах хэрэгтэй юм гэдэг талаар та ойлголт магадгүй бага байгаа хүмүүст зөвлөвөл юу гэж зөвлөх вэ? Хамгийн энгийнээр хэлэх юм бол ингэж хэлмээр байна. Энэ бол надад хандсан захиа гэж. Тэгэх юм бол хэн нэг нь надад захиа бичих юм бол би тэрийг ингээд юу гэх вэ? Эхний хэсгийг уншичаал дараагийн хэсэг нь жоохон байж байгаад уншия гэж юусаа хэлдэггүй тийм үү? Бид нар хэн нэгнээс надад захиа ирэх юм бол бид тэр захиаг хинээс нь дуустал нь уншдаг тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо надад хандсан ингээд захиа байна. Гэд эхнээс нь дуустал нь унших юм бол үнэхээр ингээд одоо эхнээс нь дуустал нь уншина гэдэг бол энэ захианы тэр одоо зэрлэгийг ингээ айгуусаа ойлгож байгаа байхгүй юу. Тэгэд яг үндэ бол хуучин гэрээ маань угаасаа өөрөө бүгдөө хүлээн авах хүчтэй. Тийм учраас охороо одоо бурхан хин нэгэн зохиогчоор дамжуулаад өөрийнхөө хүүхдүүдэд хэлхийг хүссэн үг байсан учраас одоо бичиж байгаа байхгүй юу. Тийм учраас шинэ гэрээний номнуудыг гэсэндээ харах юм бол Паулын захидлууд гэж хэлдэг тийм үү. Паул гараа захиануудаа аль нэгэн чуулган болон хувьд хандаж бичсэн. Хуучин гэрээний ном гэсэндээ адилхан энэ номны бүгдээрээ хүлээн авагч нар нь байсан. Тэгэхээр яг жишээ нь Мосегийн 5:8 бол бурхан Мосегоор дамжуулан өөрийнхөө ард түмэн болон израильчуудад хандсан үгээ айлдж байгаа байхгүй юу. Нэгсэндээ захиа байгаа тийм үү. Тэгэхээр энэ захиаг бид нэр яг хүрээ хэсгийг нь уншичаад нөгөө хэсгийг нь орхигдуулах юм бол захиаг бүрэн гүйцэд ойлгож чадахгүй. Энэ хүн надаас юу хүсэж байгааг ойлгож чадахгүй. Тийм учраас яг хүрээ ихэнхдээ итгэн дүгнэх аргын хамгийн дөрөнд одоо хилдэг энгийн одоо элемент нь юу вэ гэхээр эхнээс нь дуустал нь тасралтгүй юм шиг. Тэгжээч яг хүрээ бүхэлд нь ингээ ойлгож байгаа. Тэгээд дээрс нь хуучин гэрээг яагаад одоо бид нэр ингээ унших хэрэгтэй юм хэрэг угаасаа шинэ гэрээний сүүдэр чинь өөрөө хуучин гэрээ. Шинэ гэрээг бид нэр бүрэн зөв ойлгохын тулд хуучин гэрээг заавал сайн ойлгох хэрэгтэй. Бид нар ямар нэгэн зүйлийг ойлгохын тулд бэкграундыг заавал мэдэх хэрэгтэй. Тэгэхээр шинэ гэрээний одоо суурь бол яалтчгүй хуучин гэрээ. Хуучин гэрээг тэр чи яг байгаар нь ойлгож иж тэр тусмаа Леви номыг тэр чигээр нь ойлгож иж шинэ гэрээг яасан бай. Илүү сайн ойлгох. Тийм учраас бид нар хуучин гэрээг заавал унших хэрэгтэй. Тийм. Тэгвэл та одоо он цагийн дараа л байгаа шүү дээ. Тэнгүүд ер нь Библи судлалын олон аргууд байдаг шүү дээ. Одоо жишээ нь юу гэдэг миний бас нэг сонсож сурж яснаар л жишээ нь Библи чинь өөр цаг биднээс бүр өмнөх хэдэн мянган жилийн өмнө болсон үйл явдлууд байгаа шүү дээ. Тэгээ тэрийг шууд
өнөөдөр би амьдралдаа наагаад хүлээж авах гэхээр жах хэцүү. Тэгэнгүүт Библийг хэлээд тухайн хэсгийг уншаад тэгээд тухайн нөхцөл байдал ямар байсан, тэр улс орны эдийн засаг, нийгэм ямар байсан, тэр орчин үйл явдлыг нь аюулсаа ойлгож аваад тэгээд тэрийгэ тухайн нөхцөл байдлаа ойлгочоод дараа нь миний нөхцөл байдал буюу миний амьдралд энэ яаж тусахыг нөлөөлөхийг гэж тэгж ойлгох хэрэгтэй гэж би сорж исэн. Тэгэхээр энэ ер нь зөв үү? Өөр ямар аргууд байдаг вэ гэдэг талаар. Ер нь бол ерөөсөө л наадах юм байхгүй юу? Би тэгэхэд эхлээд бид нар яасан бэхээр энэ номын зохиогч нь хийн. Энэ номын хүлээн авагч нь хийн. Тэгвэл зохиогч болон хүлээн авагчийн цаг үе нь ямар байсан бэ гэдгийг судлах хэрэгтэй. Энийг бид түүхэн нөхцөл байдал гэж нэрлэж байгаа байхгүй юу? Библийн одоо теологийн сургуульд бол энийг одоо хэрэгнүүдийн аргаар одоо судлаад тэгээ эцэст нь болохоор би өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх тэр зарчмуудыг ингээ гаргаж ирж байгаа байхгүй. За манай одоо Wyoming библи судлалын сургуульд болохоор энийг нэгтгэн дүгнэг аргаар библи судлах сургалт нэгтгэн дүгнэг аргаар библи судлах арга гэж ингээ нэрлэж байгаа. За тэгээд саний миний хэлсэнчлэн одоо судалсны дараа хамгийн сүүлд нь болохоор өнөөдөр би өөрийнхөө амьдралд хэрэгжих тэр үннийг гаргаж ирж байгаа байхгүй. Тий. За жишээ нь зөв эндээ сонирхуулаад ингээ ярих юм бол шууд яг шинэ гэрээлэл орч ил да. Коринт номон дээр эмэгтэйчүүд одоо толгоогоо бүтээх ёстой, эмэгтэйчүүд чимээгүй байх хэрэгтэй гэсэн юм үгсүүд байдаг штеп. Энийг нь бид нэр өнөөдөр шууд хэрэгжүүлэх юм бол угаасаа боломжгүй штеп тийм үү. Тэгвэл эндээс бид нар ямар библийн үннийг гаргаж ирэх юм? Өнөөдөр ямар зарчмыг гаргаж ирэх юм гэх юм бол ер нь бол яг бурхан итгэдэг эмэгтэйчүүд зөв зохистой өөрийг авч явах ёстой гэж байгаа байхгүй. Тийм. Тэр хуучин гэрээний одоо Леви номон дээр гарч байгаа тэр олон одоо тахилын хууль байгаа тийм үү. Өнөөдөр бид нар тэрийг хэрэгжүүлэхгүй. Гэтэ энэ тахилын гол одоо зарчим нь юу юм? Бид нар бурхандаа хүндэтгэл мөрөлийн амьдралаар амьдрах хэрэгтэй гэдгийг л зааж өгч байгаа байхгүй. Тийм. За тэгвэл өөр танд яг энэ номноос онцгойлж хүмүүст яг хуваалцмаар байдаг ч юм уу? Тиймэрхүү онцгой зүйлсүүд магадгүй орчуулга редактор гэл нэг явц дээр гарч ирсэн саад бэрхшээл бэкграунд түүх байж болно шүү дээ. Ийм саад бэрхшээл дуртал гарсан, энэ хэсэг хэцүү байсан гэд. Энэ ном манаас нэлээд зузаан, дээрээс нь академик төвшний учраас маш нэлээд цаг хугацааг авсан болов уу гэж бодож байна. Тийм. За ерөнхийдөө ном одоо яг гарсан түүхээс нь жоохон анхаас нь яриа тий. За хамгийн ихэнд болохоор за энэ бол одоо Солонгосын Wyoming түрүүний миний хэлсэнчлэн Тэжиг улс үндэстний их сургуулийн библи судлалын төвийн одоо удирдагчийн бичсэн Юу Бэвхан гэдэг бичсэн хүний ном байгаа. За тэгээд энийг болохоор бид нар яг коронагийн үед 2019 онд анх одоо орчуулгын эрхийг аваад за тэгээд намыг хэн орчуулсан бэ гэхээр манай Wyoming номуудыг ер нь орчуулдаг одоо Тунгалаг Туул гэдэг эгч мань байгаа. За тэр эгч мань болохоор 2 жилийн хугацаанд энэ номыг ингээ орчуулсан байгаа. За тэгээд нэлээд зузаан ном учраас миний бие бол ер нь айгүй олон давхар үйлчлүүд хийдэг учраас хянж юусаа амжихгүй байсан. За тэгээ би хэд хэдэн хүнд ингээ хувааж өгөөд өөрөө бас хараад бас хянах гэж бас 2 жил ингээ болсон. За тэгээд сүүлдээ яг нөгөө нэг яг одоо хөвлийн газараа бол бид нар яг 3 шөнө одоо нойргүй сууж иж яг ингэж гараасаа бүгдийг ингээ гаргасан. Тэгээ саяхан бид нар энэ 4 сарын номынхаа нээлтийг хийгээд зохиогч маань ирээд бид нар хуучин гэрээний семинар бас хийгээд тэгээд хүмүүс бас энэ номыг аягүй дуртайгаар ингэж баяр хөөртэйгээр бас авсан. Тийм тэгээд миний хувьд бол өөрөө яг энэ ном одоо хичээл заах болгондоо энэ номноос ингэж дахин хаардаг библийг одоо уншингаа библитэйгээ харьцуулдаг. Тэгээ би өөрийнхөө одоо жил алган л ер нь сургуулиуд дээр нэг жилдээ 1-2 удаа хуучин гэрээний таймыг ер нь дандаа заадаг байхгүй юу. Нэг бол бasic-ийн 5 номыг заадаг. Тэр болгондоо ер нь бол энэ номыг ингээ хэрэгжилж байгаа. За тэгээд орчуулгын хувьд бол үнэхээр одоо сайн орчуулагдсан байгаа. Гэхдээ энэ л болохоор нөгөө түүхэн ном биш учраас эхнээс нь дуустал нь зүгээр уншчин гэх бас боломжгүй. Библитэйгээ ер нь харьцуулан ингэж хамт ширээний ном болгох ер нь бол тийм ном байгаа. За энэ ямар хүмүүст одоо энэ номыг хэрэглэх вэ гэхээр мэдээж бүх өтгөгч хүмүүс энэ номыг одоо авч ширээнийхээ ном болгоод сайн. За гэхдээ Библи уншмаар байдаг ойлгохгүй байгаа хүмүүс тийм ээ. За хоёрдугаар нь болохоор яалтчгүй одоо эсийн бүлэг удирддаг хүмүүс
За тэгээд цаашлаад цуглаан дээрээ сургалт семинар Библийн номуудыг заадаг хүмүүс. За пасторудад ч гэсэндээ энэ болохоор суурь одоо номлоо бэлтгэхэд нь яг суурь ингээ мэдлэг болж өгч байгаа. Тийм. За тэгээд цаашлаад бүр ярих юм бол Библи судлалын Библийн сургуулийн одоо оюутнууд даалгавраа хийхдээ энэ ном бас маш том одоо нөөц болохоор тийм олон талын өөр өгөөжтэй одоо судалгааны ном байна. За энэ ном маань болохоор амар бол академик бол биш. Тэр нь айгүй ойлгомжтой, айгүй энгийн байгаа. Гэхдээ нэлээд олон гэж нөгөө хүснэгтэр айгүйх ингээ харуулсан учраас одоо том зургаар нь харахад туслах тийм боломжтой. Тэгээ бид нэр өмнөх дугаараараа ч гэсэн юм ярьжсэн. Иймэрхүү зохиогч нарын ном бол одоо өөрсдийнх нь үзэл бодол гэхээс илүүтэйгээр яг Библиэс шийс татсан, Библийг олон талаас нь тайлбарлсан, яг л Библи байдгиймаа гэж бид нэр аягүй их ярьсан. Тэгэхээр энэ ном ч гэсэн яг тийм л байгаа шүү дээ. Нөгөө зохиогчийн үзэл бодол гэхээс илүүтэйгээр илүү бидний нөгөө Библи уншихад урайлах, Библи ойлгох гээд илүү хялбарчлах, одоо хүснэгтлэх гэдэг ч юм цогц олгож өгч байгаа. Илүү хялбар олгож өгч байгаа. Тэгэхээр нөгөө хин нэгний үзэл бодол гэхээс илүү нөгөө яг Библи гэдгийг бас сонсогчд, үзэгчд маань бас дахин санах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд энэ номыг магадгүй аваа судалмаар байгаа хүмүүс хаанаас авах боломжтой байгаа вэ? Надад бас ийм нөгөө санаа төрсөн. Одоо гэрэл тайв гэдэг ном нь 49 мянгаар манай Wyoming офис болон за тэгээд Солонгос намын дэлгүүртүүд нь байгаа. За тэгээд бид нэр ер нь бол 49 мянган төгрөг бодвол бага мөнгө бол биш те. Гэхдээ бид нэр яалтчгүй нөгөө ийм зузаан ном бас ийм одоо эдит ч гэсэндээ эдит хийх гэж бас нэлээд удсан байхгүй. Тэгээд тэр бүхнээс шалтгаалаад хэвлэлтийн одоо үнэ маань нэлээд үнэтэй гарч ирсэн учраас 49 мянган төгрөгөөр хөдөлталж байгаа. За тэгээд яг мэдээж олон хүмүүст одоо хүрэхийн тулд үе үеэр нь хөнгөлөлтүүдийг байнга одоо гаргаж байгаа. Би ингээ гэж батсан. Гэрэл тайв гэдэг нэрийг одоо хилээд 10% хөнгөлөлтөөр аваараа гэдэг. Тийм одоо урамшил бас зарламаар байна. Тий. Ямар гоё тий. За тэгээд Улаанбаатар Wyoming одоо офис болон Солонгос намын дэлгүүрээс энэ намыг худалдан авах боломжтой байгаа. Тий. Одоо та энэ номоосаа та ч өөрөө бас багшилдаг хүн байгаа шүү дээ. Магадгүй ажил дээрээ, үйлчлэл дээрээ, магадгүй өөрийнхөө хувийн библи судлал дээр ч гэсэн энэ номоосоо хэрэгжүүлдэг зүйлсүүд мэдээч байгаа. Тэгээд тэр талбарууд дээр ер нь танд энэ ном хэрэг тусалж байгаа вэ? Хүмүүс бол ингээд олон талбар үйлчлэлээр байгаа хүмүүс авч хэрэгэлдэг юм байна. Таны хувьд энэ номыг ер нь өдөр тутамдаач гэдэг юм уу? Хэрхэн хэрэгэлж яг үр ашгийг нь та яаж гаргаж байна? Тийм миний хувьд бол би түрүүн ч гэсэндээ хуваалцсан тийм ээ. Би одоо хичээл захдаа энэ номоо байнга ингээд одоо хэрэгжилж байгаа гэдгсэн тий. Би бол байнгын одоо хичээл заах болгондоо номлол одоо хийх болгондоо энэ номоо одоо гаргаж ирээд тухайн номынхоо одоо түүхэн нөхцөл байдлыг ерөнхий бүтцийг ингэж хараад энэ номынхоо гол зорилгыг эндээс ингээ олж хардаг байгаа. Тий. Би бол тэгвэл тэгж хэрэгэлдэг. За тэгвэл одоо төгсгөлийн үе гэдэг шиг подкаст маань дуусгах гэж байна. Тэгэхээр таас сонсогчд, үзэгчдтэй хандаж хэлэх номынхаа талаар ч юм уу хэлэх зүйл байвал хэлээд тавилаа төгсгөе. За ер нь бол энэ миний өөрөө минь урай ишлэл л дээ. Би ер нь бол энэ ишлийн дагуу одоо гол үйлчлэлээ ингээ хийж ирдэг. Тэгээ энэ ном ч гэсэндээ яг одоо үе энэ номын хавцууд дээр энэ ишлэл маань ингээ ерөөсөй байж байгаа. Энэ ишлийн утга учир нь юу гэж ахаар учир нь Эзра эзний хуулийг судалж түүнийг хэрэгжүүлэхэд Израиль түүний тогтоол зарлагуудыг заахад зүрхээ зориулсан юм аа гэж хэлж байгаа. Эзра 7:10. За тэгэхээр миний өөрийн минь ерөөсөө алсын хараа бол би эзний үгийг сурч судалж хэрэгжүүлээд тий Монгол түмэндээ Монголын ард түмэндээ Монголын христийн бид эзний үгийг одоо заахад зүрхээ зориулах нь миний өөрийн минь одоо зорилго буюу алсын хараа байгаа. Тэгэд энэ алсын хараа зорилгынхаа хүрээнд энэ номыг одоо орчуулан гаргаж ингээ хэвлсэн байгаа. Би бас Эзра үйлчлэл гээд
фэйсбүүкийг хөтлөөд явдаг. За тэр фэйсбүүкээрээ дамжуулан бас янз бүрийн сургалт семинаруудыг хийдэг. Тэгэл гол зорилго нь ерөөсөө үхээр эзний үгийг сурч судалд хэрэгжүүлээд тэг Христийн биед одоо заахад өөрийнхөө зүрхийг зориулж байгаа тийм хүн байна. Тэгээд энэ ном маань та бүхэн тэ эзний үгийг сурч судалж хэрэгжүүлэхэд чинь айгу том нөөц болох болно гэж хэлмээр байна. Тийм. За баярлалаа. Тэгээд бид Мирагийн номын тавгарын энэ удаагийн подкастаараа хуучин гэрээг он цагийн дараалал судлах уу гэсэн номыг хамтдаа ярилцлаа. Тэгээд бид бүр маш бага хэмжээгийн зүгээр эхний түүхийг л бид нар хамтдаа ярилцлаа. Тэгээд энэ ном доторх тэр агуулга, тэр судлалт, өөрийнхөө библи судлалт, магадгүй тэр сургалтын орчинд хэрэглэж болох үс мэдээж бас өөр төвшний ном байгаа учраас бид нэр доторх зүйлсүүдийг нэг сайн ярьсангүй ерөөхдөө түүхийн биднэрт яагаад хэрэгтэй гэдэг талаар хамтдаа илүү төлөв ярилцлаа. Тэгээд миний хувьд бол нөгөө нэг Христэд итгэдэг хүмүүс заавал нөгөө пастор гэхээрэл нөгөө нэг тусгай хүмүүс л дагалдуул хийдэг гэж ойлгодог шиг тэр бол буруу ойлголттой. Хүн бүр агуу захирамжийн төлөө эзний үгсэн төр дуудлагын дагуу бид нар талбартаа үйлчлээд тэр дагалдууллыг хийд явдаг. Түүнтэй адилхан бидний бас тэр библи судлал эдгээр цагууд бас үр ашигтай эзнийг улам илүү таньж мэдэх тэдгээр зүйлсүүд ч гэсэн библи судлал чимээгүй цагуудаар бид нар маш их хүсэж идэг. Тэрэнд маань ч гэсэн маш их туслах үст нэг юм туслах юм шиг надад санагдлаа. Зүгээр нэг одоо библи уншгаал хичээгээл одоо чинь хуушин гэрээг бол сайн ойлгодоггүй тийм тохиолдлууд байдгаа гэж хоёлаа ярьсан шүү дээ. Тэгэхээр таны хэлсэнчлэн нөгөө Левийн номыг ингээд ойлгочих юм бол бидний энэ тэр суурь айгуу сайн тавигдана гэсэн. Яг түүнтэй адилхан яг энэ ном хүн бүрийн амьдралд яг тэр гой суурийг нь гой тавьж өгөөсэй гэж айгуу бодож байна. Тэгээ би ч гэсэн бас гой бис нэг цогсон дурдахад нөгөө нэг итгэгч болсон савж гэдэг шиг түүх айгуу сонирхдаг болчихсон. Нөгөө автоматар айгуу түүх сонирхдаг болсон. Тэгэхээр надад бас айгуу сонирхолтой санагдаж байна. Төрөлжлүүлээд гоё номыг судлаад илүү хуучин гэрээг шимтэж мүлжиж дээ олон талаас нь айгуу сайн сурыг гэж юу нэг айгуу бодлоо. Тэгэхээр хүмүүс ч гэсэн бас гоё яг хуучин гэрээг зориулт гаргаад судлаад энэ номтойгоо хамт ширээний ном болгоод хамтдаа судлах байх гэж найдаж байна. Тэгээ бидний энэ бүхний хийж байгаа зорилго бол мэдээж зөвхөн ганц зорилготой эзэн алдаршаасаа хүн бүр Христэд итгэгчүүд өсөөсэй мөн эзнийг таньж мэдэх хүмүүс өсөөсэй гэсэн одоо таньж мэдээсэй гэсэн тэр зорилгын дагуу мэдээж бидний үйлчлэлүүд бүхэл зүйлсүүд маань бид хамтдаа ажиллаж байгаа тийм. Тэгэхээр энэ гахалтай үнцэнтэй бас маш чухал намаа хамтдаа бид нартай хуваалцж ярьсанд маш их баярлалаа. Тэгээд Мирагийн номын тавиртай сонсогч үзэгч та үргэлж хамт байж хэрэгтэй хэн нэгэнд бас үргэлжлүүлэн хуваалцж өгөрөө гэж та бүхнийг уриалаа. Тэгээд Мирагийн номын тавир подкасттай хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Зарим номыг амталж, заримыг нь залгиж, заримыг нь зажилж, шингээж авах хэрэгтэй. Фрэнсис Бэйкон. Итгэл үйлчлэлийн Мирагийн номын тавир.